За сайн байна уу? Намайг 13 ангийн класс гэдэг. Тэгээд би одоо хипхоп клубд одоо 2 жилийн явж байна. Одоо манай клубийнхан бол одоо ийм ингээд олон янзын хипхоп гэж сурдаг байгаа. Тэгээд одоо бид нар одоо яг одоо ингээд сунгалтаас тэгж байна. Намайг 14 ангийн билгүү мэддэг. Би энэ бадминтоны дугааланд явдаг. Манай бадминтоны дугааланд ерөнхийдөө энэ бадминтоны үндсэн техник арга бол яаж тоглохыг заадаг байгаа. Одоо энэ харагдаж байгаа манай дугаалын хүүхдүүд хэлж би бас энэ дугааланд 10 дугаар ангиас ирсэн энэ жилийн сард эхэлсэн. Сэмэтэнүү намайг 11-3 ангийн номон дээр гэдэг. Би энэ жилээс ятгахын дугааланд явж эхэлж байгаа. Тэгээд би ятгаас урж байгаа энэ давал нь болохоор ятгаа бусад улсуудад таниулан мэдүүлэхийг ер нь илүү зорж байгаа. Самано 11-ийн ангийн сурагч Тэнгэрлэг байна. Одоо энэ болохоор хөлөөмгээс их зорж байна. Одоо энэ халаатаа хийгээд тасал хийгээд тоглодог. Тэгээ би секшнд яваад 3 жил болж байгаа. За Сэмэтэнүү намайг 14-ийн хэлсэн гэдэг. Одоо манай Цэнгэнд бүжгийн маань дугуулаар орж байна. Бид нэр энэ жилийн үед болохоор wrestling basic үзэж явж байгаа. Миний хувьд болохоор square ангиас хойш үзэж байгаа. Намайг 12-ийн 3 анги баяр их гэдэг. Өглөөлөөс ихсэн 3 хичээлтэй хичээлж байна. Манай бэлтгэл дээр болохоор эхлээд бие халаагаад тэр өмнөдөө пас авсан бие халаад хийж байгаа. Тэгээд завцгаа яваад дараах нь тоглож байгаа. Сэмэтэнүү би 12 ангийн сурагч номон байна. Тэгээд энэ бол би энэ жил анх удаага IT дугааланд явж эхэлж байгаа. Тэгээд өмнө удирдлагад бид нар CLD код бичсэн. Хамгийн үлрэл бид нар Visual Studio, AutoCAD тэгээд Photoshop дээр нь ажиллаж байгаа. IT инженер, компьютерийн чиглэлээр явах гэж байгаа хүүхдүүд маа дугуулан сонгосноор тодорхой хэмжээний сөрөг мэдээлэлтэй болдгоороо авалтай байгаа. Намайг Замбалсан боо гэдэг. Би 11-ийн 4 ангийн сурагч. Анх удаага ер нь бол хөгжим тоглож сурж байна. Одоогийн байдлаар бол 3 аяг сурсан. Allegretto тэгээд цагаан суураг 15-ны сар гээд онцлогийн үед анх би орохдоо ноотс мэдэхгүй байсан. Тэгээд одоо маш сайн тоглож байгаад баяртай байна. Энэ бол манай багшийн ач тус гэж бодож байна би. Сэмэтэнүү би 13 ангийн ингээд даваадчгээс сурагч байна. Одоо энэ онц төгсрөөр дуусан байгаа. Энэ дуусанд хүүхдүүд нь төгсрөөрөө ер нь өөрсдөө тоглож явдаг. Тэгээ багш нь чиглэж явдаг байгаа. Өөрөө давтж байгаа үед бас чихвчээ зөвгөд явдаг учраас чихвчээ зөвжиж өөр багштай шалгалж байгаа хүүхдүүдэд салаа болдог байгаа. Тэгээ мөн 2-2-ороо ижлэгхэн 4 гарын сурдаг. Тэр нь цаг хэвнэх тэгээд гоё сонсогддог байгаа. Аройрын 4 ангийн сурагч их наран байна. Тэгээ манай дугуйл нь болохоор Ёшин хөгжмийн дугуйлан байгаа. Ёшин хөгжмийн Монголын үндэсний хөгжим бөгөөд оркестрийн гол хэмжээг авч явдаг хөгжмийн дэвсэг болохоор маш чухал оролцоотой байдаг. Тэгээд энэ шийдэн жил манай дугуйлан Неаполитан болон Дэлхийн Азийн гэсэн аюулыг барьсан байгаа. Манай дугуйлангийн онцлог гэвэл багш маань хүүхд болгондоо тулж ажилладаг. За намайг 11 ангийн сурагч Тэцэг Мантай гэдэг. Тэгээ би болохоор саксны секцэнд 4-р ангиас хойш явж байгаа. Тэгээ энэ саксны секц нь болохоор найзуудтайгаа цуг скилээ сайжруулад яадаг болохоор надад гоё санагдаж байгаа. Тэгээд жүг агш дээр 4-р ангиас хойш их шиг хичээлж байгаа. За Сэмэтэнүү би 12-1 ангийн тэргэл байна. За би болохоор хувцас дизайны дугууланд 10 дугаар ангиас хойш явж байгаа. Тэгээ манай дугуул нь болохоор ер нь бол бүтээлч байдал хөгжүүлэх тал руугаа явагддаг дугуулан. Тэгээ энд болохоор ер нь бол эсвөр хийж сурна, зурд сурна, тэгээд хувцас ойд сурна. Тэгээ маш олон чадруудыг эзэмшдэг байгаа. Би энэ дугууланд орсноороо бас өөрийнхөө ирээдүйн мэргэжлийг бас олсон. Тэгээ та бүхэн бас энэ дугууланд ороод өөрийгөө бас хөгжүүлээрэй. Баярлалаа. Сэмэтэнүү би 11-ийн 3 ангийн сурагч Анжелан байна. Би зургийн дугууланд энэ жилдээ ингээ явж байгаа. Тэгээд манай зургийн дугуулан бол хүүхдийн бүтээл сэтгэлгээ болон маш тууштай байдал, нарийн ур чадварыг нэмэгдүүлдэг тийм дугуулан байгаа. Тэгээд би одоо олимпиадад бэлдээд уран зураг зурж байна. Манай кабинет ер нь бол
ихэнхдээ сурагчдын бүтээл болон уран зургаар ер нь дүүрсэн маш гоё юм бүтээлч уур амьсгал харагдахаар юм кабинет байгаа. За сайн байна уу? 13 ангийн бодрогч байна. Манай тест дугуйл явж байна. Манай яг онцлог болохоор ингээд даралтууд тэгээд пассворд их явдаг. Би болохоор яг энэ жилээс орсон. Манай хэд болохоор яг 2 жилийн өмнө эсвэл 1 жилийн өмнөөс орж ирсэн байгаа. За нэг юм их байлаа баярлалаа.